Сайн бацгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр PowerPoint програм дээр хэрхэн бэлэн загвар хийх талаар зааж өгөх болно. Бэлэн загвар хийхээ өмнө та бүхэн маань өөрсдийнхөө загварынхаа зохиомжийг заавал гаргах хэрэгтэй. Ямар загвартай байх вэ гэдгээ. Миний хувьд тэмдэглэлийн дэвтэрний загвартай бэлэн загвар хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ фолдерт өөрийнхөө загварт хэрэгцээтэй зургуудаа цуглуулсан байгаа. Тэмдэглэлийн дэвтэртэй холбоотой тэмдэглэлийн дэвтэрний нүүр хуудас мөн дэвтэрний хуудас болон энд сануулгын цааснуудыг цуглуулсан байгаа. За одоо бэлэн загвараа хийж эхэлцгээе. PowerPoint програм маань өөр дээрээ маш олон бэлэн загваруудтай байдаг. Тэрхүү загварыг нь яаж ашиглах вэ гэхээр энэ New гэсэн цэц рүү ороод энд харагдаж байгаа маш олон бэлэн загваруудыг өнгөө ашиглах боломжтой. Бэлэн загвар маань өөрөө ингээд дотор маш олон ангилалтай байгаа. Education хэсэг рүү орж харъя. За Education хэсэгт боловсралтай холбоотой маш олон бэлэн загварууд байрлана. Энэхүү бэлэн загварыг нь бүгдийг нь өнгөө ашиглах боломжтой. Харин өөрөө ийм бэлэн загвар хийвэл та нарт маань ийм шинээр цонх нэгдэн Personal болон Office гэсэн цонх нь болохоор програмын маань бэлэн загварууд байна. Энэ Personal гэсэн хэсэгт бороо таны өөрийн чи хийсэн бэлэн загварууд байрлана гэсэн үг. Одоо бэлэн загвараа хийж үзье. Flag presentation руу орно. Өөрийн загвараас хамаарат энэхүү гарчиг бичих текстүүдээ байрыг нь өөрчлөөд мөн шинээр энэ insert гэсний text box ашиглаад шинээр тэмдэглэгээ оруулах хэсэг оруулж болно. За одоо энэхүү слайдныхаа өнгийг өөрчлөе. Слайдн дээрээ маус хоёроо дарж агаад Format background руу орно. За энэ color хэсэг дээр нь өнгө өгч артлын дэвсгэрээс өөрчлөх боломжтой. За шинэ хуудасны ихэд өнгө нь ховлогдохгүй. Яагаад тэгэхээр background color маань тухайн өгсөн слайд дээр л өнгө нь ордог. Тийм учраас энэхүү слайд дээр мөн адил color-ыг нөхөх ёстой гэсэн үг. За тэгээд дараагийн слайдуудад duplicate хийгээд хавилж авах боломжтой. За ингээд слайдуудаа оруулчихна. Одоо өөрийнхөө цуглуулсан дүрс болон зургнуудаа оруулъя. За нүүр хийх гэж байгаа учраас нүүрэнд ашиглагдах дэвтэрний зураг оруулна. За энэ хоёрыг нэгтгэхэд өгье. Төвчүүлж яваад Ctrl G дарчин. За тэмдэглэлийн дэвтэрний нүрээ жоохон дүүргээд томруулад өгье. Гарчгийн текст бичих хэсэг маань ардаа орсон. Тийм учраас зурган дээрээ маус хоёроо даржгаад Send to back хийчин. За тэгэхээр гарчиг бичих хэсэг маань ил гарч ирнэ гэсэн үг. За энэ хоёр зургааг нэгтгэж чад групплж өгөөд маус хоёроо дараад Send to back гэж. Тэгвэл гарчиг маань дээдэлтэй гарч. За ингээд ихний хуудас маань бэлэн болчлоо. Хоёр дахь хуудсандаа загвар оруулъя. За энэхүү зургийг оруулъя. За энэ слайдын зураг цөөхөн слайд дээр оруулах бол за яг энэ байдлаар оруулаад маус хоёроо дараад Send to back хийчих болно. Аль эсвэл энэхүү зургийг олон слайд дээр ашиглах бол
Views руу оржгаад slide master руугаа ороод зураг оруулна гэсэн үг. Яагаад slide master дээр оруулах шаардлагатай вэ гэхлээр энэхүү төрлийн слайдн дээр бүгдэн дээр нь харагдана гэсэн. За одоо би шинэ слайдны энтер дарлаа. За шинээр нэгдэж байгаа слайдн дээр маань энэ тэмдэглэлийн дэвтэрний маань нүур маань харагдчихээн гэсэн үг. За ингэж олон слайданд нэг зураг өгөх боломжтой. Танилцуулгын слайдн дээрээсээ слайд мастерт оруулсан зургаа өөрчлөх боломжгүй. Энэхүү зургаа өөрчлөхийн тулд заавал Views-ний слайд мастер руугаа ороод зургаа өөрчлөх боломжтой. За слайд мастераас гарахын тулд Close Master View юм уу энэ доотлын Normal гэсэн хэсгүүд дээр дараад гарч болно. За энэхүү слайдууд дээр нэмэлт зургуудаа оруулж өгье. За 2 дахь слайд маань болцсон. 3 дахь слайд руугаа ороод за иймэрхүү байдлаар л өөрийн слайдуудаа чимэглэх боломжтой. За одоо бид нарт шинэ хуудас нэгээд өөр төрлийн загвар оруулах гэтэл энэхүү тэмдэглэл маань харагдаад л байх юм бол та бүхэн маань энэ new slide руугаа ороод энэ black юм уу, to content юм уу, only title юм уу эднээсээ сонгох боломжтой. Бидний оруулсан master slide дээр оруулсан зураг маань ганцхан title and content гэсэн слайдад л орсон гэсэн үг. Тэгэхээр бид нар бусад төрлийн слайдуудаа ашиглаад өөр зураг болон загвараа оруулах боломжтой гэсэн үг. За ингээд бэлэн загвар маань болчихлоо. Одоо бэлэн загвараа хадгалах маань хамгийн чухал. Шууд Ctrl save юм уу эсвэл файл зэсний save гэсэн командаар хадгалахгүй. Заавал файл зэснээс save as гэсэн командаар хадгална. За save as команд руугаа ороод Custom Apps Template гэсэн фолдер дотор хадгална. Фолдер руугаа ороод за хадгалахдаа шууд save дарчлахгүй хамгийн чухал нь өргөтгөлөө сонгох ёстой. Заавал PowerPoint template гэсэн өргөтгөлөөр хадгална. За template дээрээ дарлаа. Загварынхаа нэрийг өгчээ. За нэрээ өгөөд өргөтгөлөө PowerPoint template гэд өгсөн байхад л template маань хадгалагдана гэсэн үг. За темплейтээ одоо яаж ашиглах вэ гэхлээр файл зэсний new command дотор чинь энэ personal гэ өөрийн маань хэсэг дотор за энэ book гэд орсон байна. За book. За өөрийнхөө бэлэн загварыг ашиглаад үзье. Book дээр дарлаа. За энэ create гэдэг дээр дараад ашиглана. За create хэсэг рүү ороод өөрийн тэмдэглэл хичээлүүдээ өөрийнхөө хийсэн бэлэн загвар дээр хийх боломжтой гэсэн үг. Энэ бэлэн загвар дээр одоо transition оруулъя. Transition руу ороод бүгдээрэнд нь за номны хуудас шиг transition оруулъя. Эхний хуудас маань яг номны хуудасаараа байвал их онцгүй харагдана. Эхний хуудас маань энгийн даруйхан урсаад гарч ирдэг байвал айгүй цэвэрхэн харагддаг слайд нь. За одоо ажиллуулад харъя.
Тэмдэглэлийн дэвтрээр хийсэн учраас ийм хуудасаар эргэж байгаа транзишн маань айгүй тохиромжтой. За та бүхэндээ бүгдээрэнд амжилт хүсье.